Ample Farm 2022 оны 2 дугаар сар. Энэ бол хэрэглэгч та бидний хувьд эрүүл мэндийн салбарын түүхэн үеийн гэрч болох эхлэлийг тавьсан үе юм. Монгол улсын эм зүүн салбарын хөгжлийг агсан түвшинд хүргэх зорилгоор дотоодын болон гадаадын нэр хүндтэй 3 байгууллага хүчээ нэгтгэн тун шилтэй эмийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн билээ. Эм үйлдвэрлэл худалдааны чиглэлд 32 жилийн туршлагатай үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг Мөнхийн тун компани нь уг төслийг санаачлан 2024 онд хөрөнгө оруулагч түншүүд болох Монголын эм зүүн салбарын 100 жилийн түүхт ууган компани Монгол Эмимпекс концерн компани болон бүгд найрамдах Солонгос улсад эмийн үйлдвэрлэл худалдаагаар тэргүүлэгч Донку Beyond Farmтай хамтран ажиллах саналыг амжилттай тавьж хөрөнгө оруулалт татснаар төсөл бодит биелэлээ олсон юм. Ийхүү MDM Ample Farm компани нэртэй туншилтын эмийн үйлдвэр нь 3 компани этгэлцэл стратегийн хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Эм зүүн мэргэжлийн эзэмшээд 44 жилд ажиллаж байна. Энэ хугацаанд бол ер нь өөрийнхөө гол зорилгоо эмийн үйлдвэрлэлийн хөгжилд бүх хүч чадал чармаалтаа мэргэжлийн төвчхийн хамт хэрэгжүүлж байгаа. Энэ үндэсний эмийн үйлдвэрүүд эмийн чанар муу гэж ингэж айгүй яригдж байгаа энэ нөхцөлд бол бид нар гадаадын хөрөнгө оруулалтаа тэр тусмаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жагсаалтанд орсон Солонгос улсын мэргэжлүүдтэй хамтран гэсэн зорилго тавьсан. За энэ хүчинд бол манай харилцагч Тунгу компани сайхан хүлээж авч хамтарсан үйлдвэр байгуулах гэж зоригшуулуулан шийдсэн байгаа. 안녕하세요. 저는 대한민국에서 Сайн байцгаана уу? Би бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн GEP баталгаажуулалтын компани захирал Ян Сэдов байна. Монголын эмийн үйлдвэрийн GMP стандартын хэрэгжилтийн төвшинг бид өмнө нь төдийлөн сайн мэдэхгүй байсан тул MDM компани зүгээс бидэнд тавьсан санал хамтран ажиллах хүсэлт нь маш сонирхол татсан бөгөөд энэ нь бидний хувьд шин сорилт үн цэнтэй туршлага болох нь дамжиггүй. Манай байгууллагын бас үндсэн зорилго чиг баримжаатай болвол нийцсэн болохоор бид бүхэн бас энэ төсөлд бас нийлсэн. Туншилтай эмийн үйлдвэр ашиглалтанд орсноор 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангах зорилт тавиад байна. Үүний хүрээнд импортыг орлох эмчилгээний өндөр идэвхтэй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлийн ханшаас 10-аас 20% хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэхийг зорж буй юм. Энэ хүү төсөл нь Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Монгол орн маань бидний эмийн зах зээлийн маань 80% нь импортоор орж ирдэг, 20% нь бол үйлдвэрлэгч байдаг. Цаашдаа Монгол орн болоо өөрөө бид нар үйлдвэрлэгч орн болох ёстой. Тэгэд энэ төсөл маань бас энэ үйлдвэр маань Монгол улсын эрүүл мэндийн салбар тэр тусмаа эмийн үйлдвэрлэлийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан ийм үйл явдал болж байгаа юм. Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын Lions Group-ийн охин компани болох Lion Link Purification Technology компани ажилласан ба эмийн үйлдвэрийн цэвэр өрөөний систем, ус боловсруулалтын байгууламж, бусад инженерийн дэд бүтцийн системийн үйлдвэрлэл, суурилуулалтын ажлыг бүрэн хариуцсан гүйцэтгэсэн. Үйлдвэрийн төслийн хүрээнд үндсэн технологийн тоног төхөөрөмжүүдийг эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, экспортын чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай Америк нэгдсэн улс, Европын холбоо, Япон, бүгд найрамдах Солонгос улс зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд руу бүтээгдэхүүнээ тогтмол экспортлдог. Бүгд найрамдах Хятад ард улсын Drucken Technology Limited компани нийлүүлсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн чанар, найдвартай ажиллагааны баталгаа болж байна. Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг харгалзан MDM Ample Farm компани нь эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгаль дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шинэ үеийн үйлдвэр байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Манай үйлдвэр дээр бол байгаль ээлтэй технологиуд бас хэд хэдэн хувилбарууд байгаа. Жишээлбэл усны системэн дээр тийм ээ хаягдал усаа буцаагаад нөөцийн танкад хийж угаад тодорхой шүүлтвэртэйгээр эргэн ашиглалтанд оруулах процессыг явуулж байна. Манай инженеруудын шийдлийн хүрээнд тэр усыг нөөцийн танкад хадгалаад буцаагаад хөргөсний дараа эргэж одоо хөргөлтийн процесс руугаа оруулах гэсэн юм шийдэл болсон. Энэ мэтчлэн манай одоо төсөл дээр 5-6 байгаль ээлтэй шийдлүүдээр манай инженерууд шийдсэн байгаа. Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанарын баталгаажуулалтыг нэн тэргүүний зорилттой болгосон юм. Тиймээс ч нэмэлт хөрөнгө оруулалт хийж 2024 оны 2 дугаар сараас эмийн бүтээгдэхүүн эмнэлгийн хэрэгслийн чанарын шинжилгээг олон улсын фармакопейн дагуу бүрэн гүйцэтгэх хүчин чадал бүхий чанарын хяналтын лабораторийн төслийг эхлүүлсэн юм. MDM фарм төслийн хүрээнд лабораторийн зохистой дадал буюу GLP шаардлагыг хангасан олон улсын болон дотоодын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн бие даасан үйл ажиллагаатай бүрэн тоноглогдсон химийн болон микробиологийн лабораторийг ашиглалтанд орууллаа. Чанарын хяналтын лабораторид Япон, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Солонгос улс, Швейцар, Испани зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн орчин үеийн өндөр наривчлалтай автоматжсан тоног төхөөрөмжүүдийг суйрлуулсан бөгөөд тэдгээр нь эмийн үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг олон улсын түвшинд бүрэн хянах чадамжтай гэдгээрээ онцлог юм. 네, 저는 혼재 Би чанарын хяналтын нэгж хариуцсан захирал И Сонгвун байна. Монгол нөхдөд хүсэл болон зорилго нэгдэж чанартай үйлдвэрийг босгохоор хичээн ажиллаж байна. Та бүхэнд лаборатори танилцуулъя. Манай лаборатори нь хим болон микробиологийн шинжилгээ хийх 2 хэсэгт хуваагдсан байгаа. Энэ хэсэгт эмийн чанарын шинжилгээ хийх хэсэг байна. Мөн хажуугийн өрөөнд түүхийн эдийн чанарын шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүдийг байршуулсан байна. Энгийнээр тайлбарлавал эдгээр тоног төхөөрөмжүүд нь Монголын эмийн үйлдвэрийн салбарт анх удаа ашиглагдаж буй зарим тоног төхөөрөмжүүд байгаа. Мөн эмийн бүтээгдэхүүн болон түүхийн эдийг бүрэн шинжлэх чадвартай лаборатори ажиллаж байна гэж ойлгож болно. Манай лабораторид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүд олон байгаа. Чанартай боловсон хүчин бол үйлдвэрийн төслийн амин сүнс. Үүнийг бид өөрсдийн чиг баримжаа хүний нөөцийн бодлогын тулгуур зарчим болгосон. Иймд хүний нөөцийн бүрдүүлэлт сургалт хөгжлийн хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж мэрэгжилтнүүдийг олон улсын жишигт нийцүүлэн сургах, чадвархжуулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд бид мэрэгжилтнүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх эмийн үйлдвэрүүдэд олон жил ажилласан туршлагатай технологичд, баталгаажуулалтын менежерүүд болон инженерүүд ахлан дадлагжуулсан нь энэхүү төслийн онцлогийн нэг болж байна. Мөн Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Солонгос улс болон Канада улсын эм үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлд 20-30 жилийн ажлын туршлагатай нарийн мэрэгжилтнүүдийг өөрийн үйлдвэрт 2-4 жилийн урт хугацаагаар ажилуулах гэрээ зурсан нь манай төсөл эм зүүн салбарын нарийн мэрэгжилтнүүдийг чадвархжуулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулан шин жишгийг тогтоож байна. Энэ зүүн салбарт бас хүний нөөцийн асуудал бас аягүй чухал байдаг. Тэр тусмаас одоо гадаадд тэр тусмаа Солонгост одоо энэ дэлхийн олон улсын стандартад нийцсэн энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр үйлдвэр дээр очиж чадварчиж дэлхийн стандартыг одоо Монголд авчрах гэж одоо мэрэгч цаагаад бол энд бас их ач холбогдол өгч байна. Энэ төсөл явснаар бол Монголын үйлдвэрүүд ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдийн ур чадвар, мэдлэг, мэрэгжил, технологи сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Хөгжилтэй орнуудын эмийн үйлдвэрийн туршлагыг судлах, тэдгээрийн ажиллаж байгаа нөхцөл байдлыг харж мэдрэх, тэнд мөрдөж байгаа чанарын хяналтын системийг энд авчрах гэдэг ингээд маш олон талын ач холбогдолтой. Өнөөдөр бас энэ төсөл маань ингээд амжилттай хэрэгжээд үйлдвэр маань нээлттэй хийж байна. Тэгээд энэ том төсөлд бас ингэж одоо хамтран ажиллаж байгаа мөнхийн дүнгийн хамт олондоо Дөнгөө компани хамт олон мөн одоо Монгол Эмбис концерны нийт хамт олонд бас
баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүхэн Монгол хүнийхээ эрүүл мэндийн манаанд одоо баттай зогсож, гар нийлж ингэж хамт ажиллаж чаддгиймаа гэдгийг бас харуулсан юм том төсөл байгаамаа. Энэ төсөл маань бол 2 жил гарan үргэлжлээ. Бид нар маш олон сорилтуудтай тулгарсан, маш олон бэрхшээлүүдийг давтуулсан. Энэ төслийг эхлүүлээд хамтрахад одоо хамтран санаа тавьж зүтгэлцсэн одоо бүгд тус солонгос улсын тунгуу компани байна. Тэдгээрийн удирдлага, за Монгол Импексийн хамт олон, дээр нь манай одоо мэрэгжлийн хамт олон, үйлдвэрийн хамт олон бүгд одоо өөрийнхөө хүчин чармаалтаар тийм ээ байдаг болцоогоо ашиглан энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж байна. Энэ ажлыг өстой сэтгэл зүрхнээс уулзж байгаа хамт олондоо баярлал талархахыг маш ихээр хүсэж байна. Та нарт ер нь баярлж байгаа шүү. Чанартай технологи, чадвартай боловсон хүчин. Энэ бол бидний суурь үнэт зүйл. Бид Монгол хүмүүст эрүүл, найдвартай, чанартай бүтээгдэхүүн хүргэх эрхэм зорилгын төлөө ажиллаж байна. Инновацаар тэргүүлж чанараар танигдана. MDM Ампул фарм компани